сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр эцэг гэрээ түүжийн талаар өгүүлэх болно. Нэрц зохиолч Honoré Balzac нь Францын Тур хотод эгэл жирийн тариачдын гэр бүлд мэндэлжээ. Балзак бага насаа хөдөө нутагт өнгөрөөж түүний эцэг нь Францын хувьсгалын үед баяцсан бөгөөд хүүгээ сайн өмгөөлөгч болгох хүсэлтэй байв. Ийм дэцгийнхээ үснээр 1806 онд коллежид элсэн боловч залуу Балзак ном унших их дуртай болж номын амтанд орсноор өөрөө бичиж найруулдаг болж эхэлжээ. 1819 онд төр эрхийн сургуулийг төгсөөд хуулийн мэргэжилтэн болсон хэдиж энэ ажлаа хийлгүй утга уран зохиолд амьдралаа зориулжээ. Балзакийн олон зохиол нь кино болж үзэгчдийн хүртэл болж байжээ. Зохиол бичиж эхлэхээ өмнө нийтлэлч, улс төрч, бизнесмен, шүүмжлэлтэгч болох гэж оролдож байсан ч амжилтанд хүрээгүй бөгөөд туулж өнгөрсөн амьдрал нь түүний зохиол бүтээлд тосглоосон байдаг. Honoré Balzac-ийн эцэг Горио зохиолын товч агуулга 19-р зууны Францын нийгмийн ялгаа, мөнгө, эрх мэдэл, үн цэнийг шүүмжилсэн бодит төрхийг харуулсан роман юм. Зохиолын гол дүр болох эцэг Горийн залууд их хэмжээний хөрөнгөтэй удалтайчин байсан ч хоёр охин болох Анастаси, Телефоны нарынхаа сайн сайхны төлөө бүхнээ зориулан эцэст нь ядуу зүдүү амьдрахад хүрдэг. Огт нь баян эрх мэдэлтэй хүмүүстэй гэрэлсэн боловч эцэгээ тоохгүй зөвхөн өөрсдөө хэрэгтэй үедэл түн дээр ирдэг. Залуу оюутан Эйсэндэ Растаны Парист ирж амжилттай нэгэн болохыг хүсдэг. Тэрээр Горигийн охидтой танилцаж дээдсийн хүрээлэлд нэвтрэх боломжтой. Ёс суртахууны сонголт хийх хэрэгтэй болно. Зохиолын төгсгөлд эцэг Горио охидынхон хайрын хүндлэлийг хүлээж чадлагүй ганцаардаж нас барна. Allez, ça ne coûtera qu'une course. Je la paierai. Et puis, dites-leur que j'ai des millions à leur laisser. Mes paroles d'honneur, j'irai au dessin. Dites-leur des millions. Comme ça, je les verrai. Ah. Alors, recouchez-vous. Je vais les chercher, vos filles. Je vous les ramènerai. De force. Hein? De force. Allez, mon ami, allez, mon enfant, vous êtes beau. Si l'autre ne vient pas, amenez-moi Delphine. Dites-lui que vous l'aimerez plus si elle ne vient pas. Alors elle vous aime tant qu'elle viendra.